Энэ удаа бид Монголын тайз дэлгэцийн урлагт олон арван гайхамшигтай дүрээрэн тэр тусман эсрэг талын дөрүүдээрэн мөнхөрсөн Монгол улсын ардын жүжигчин Банзрын Дамчаа агсныг эргэн дурсаж байна. Энэ бабар хэрэгтэй хэрэггүй сахараад нэг юм аа. Янз бүрийн усуд мэрсэр хараад л байгаа дуулж. Өөрөө нэг орсыг чиндэгнэр дуулаад. Просто dos, что он говорит. Я его напомнила жене Лодыч. Он и все понял. Зэлэм овогт Банзрын Дамчаа. Олны сайн мэддгээр бол ман тухай цэцэн хатан киноны Исмэл Тайж. Түүнийг танихгүй мэдэхгүй хүн Монголд байхгүй. Энэ хүн хэдийгээр одоо бидний дунд байхгүй ч олон сайхан дүрээрэн мөн өвөрмөц содон дуу хоолойгоор мөнхрөн үлджээ. Иймэрхүү хувцастай явхад хятад зэрдэх нь гайгүй. Тэртээ 1932 онд тухайн үеийн Ховод аймгийн Алтай Урян хаан хязгаар одоогийн Баян-Улгийн аймгийн Буянт сумын нутаг Бөөрөгт гэдэг газар малчин ардын хүү болон төрсөн түүнийг хожим Монголын кино урлагт давтагдшгүй нэгэн эрхэм болохыг хэн мэдхэв? Дамчаа агсны урлагтай амьдралан холбох эхлэл төмөр замын соёлын ордонд гитар хөгжим тоглон дуулдаг болсон тэрл үеэс эхэлсэн гэдэг. Би жоохон байхын Дамчаагааг мэднэ. Төмөр замын соёлын ордонд гитар дарж дуулдаг юм ах байсан. Тэгэхэд манайх төмөр замын цусланд бас гарч жоохон байхад тэгээ хүүхэд байхдаа тэр хүний тоглож байгааг сонсож байсан л да. Би Дамчаагүй 60-аад оны эхнээс шахуу мэдх юм. Төмөр замын соёлын ордонд очин байсан. Гитартай дуулдаг. Тэр үед чинь гитар метар тийм мөнгөн хөгжим юм чи их баг шүү дээ. Тэгээ 60-аад оны эхчнүүд бол тэр мөнгөн хөгжим гитарын техник манад юу баг байхгүй. Тэгээ содоо харагдчихсэн болоо тийм ээ. Тийм бүдүү хоолойтой тийм юм байсан. Тэгээ юм доочин байл охондоо нүдэн дөртөж байхгүй тэр ч тийм ээ. Дамчаа агсны гайхамшигтай чадварлаг жүжигчин, өгүүлбэрийн урлагийн мастер, чадварлаг найруулагч, кинонд дуу оруулагч, чамгүй сайн дуучин байсныг Монгол түмэн амлахгүй. Харин эгэл даруугийн том илэрхийлэл болсон энэ эрхэм хүнийг сайн жүжигчин байгаа зогсохгүй, хөгжимчин, зураач, хэд хэдэн хэлтэй орчуулагч, нийгмийн зүтгэлтэн байсныг тэр бүр хүмүүс мэдэхгүй bize. Монголын кино урлагт давтагдшгүй энэ хүн амьдралынхаа туршид олон кинонд тоглож 400 гаруй кинонд дуу оруулан тэрч бүхэл кино найруулан өөрийн авиас чадвараа харуулж чаджээ. Хүмүүс Орос цай бараг их авуулсан байна. Нөгөө үйлдвэрт ажиллах тухайга сайн тунгааж ярьлаарай. Эцэг тэгээд өвд. Ганцхан манай хүүхэд хөдөө явсан биш үү? Олон мянган хүүхэд явж байгаа юм чи. Хоёрдугаар найруулагчаар миний их олон кинонд хийсэн. Ягаад Дамчаа хоёрдугаар найруулагчаараа санаа төрсөн юм хэлээ. Дамчаа өөрөө над ярьжсэн байхгүй. Үгүй энэ найруулгын ажил ер нь их өөр сонирхож ирсэн юм л хэ. Нарийн юмуудыг асуудаг ингэдэг тэгдэг гэдэг чинь
нэг тийм сонирхол өөрт нь байгаад байх шиг байсан байхгүй. Ингэж үлбий та их хоёртсан. Өөрийн одоо чинь хэдэн кинонд хамт явчихны төвчнүүдээ 90 орн ах トゥ аматан садан аав ижид энэ өчн ийм данил байлаа л дээ. Тамаатайхан байдлаа тусахгүй юм гэж дээ. Дамжаа агсны Монголын киноны түүхэнд бүтээсэн хамгийн анхны дүр бол 1966 онд хийгдсэн найруулагч жилждийн Үер киноны Молом зангийн дүр юм. Тэрээр энэ дүрийг бүтээхдээ 37 настай байжээ. Би аавынхаа Үер киноны дүрд нэг хайртай. Үер киноны дүр яагаад гэвэл миний аав цэл залуу байж ямар ч сайхан байсан юм. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэр чинь одоо мэрэгжлийн жүжигчин биш шүү дээ. Моломч нь бол зохиолдоо бичснээр нэг тийм орос хэлээр ойлгоод байдаг. Тийм нөхөр. Тэгээ жигжид байгаа тэгэхгүй юу одоо нэг оросоор яриад байдаг хүн л хэрэгтэй байна. Тийм жүжигч. Тэгээ дамжаа хэлэхгүй. Гэхдээ төмөр замын соёлын ордонд нэг тийм дууч нөхөр байдгийн гитартад дуулаад идэм байл. Тэр уг жүжигчин болохоос өмнө машинист байсан юм лээ. Тэгэд оросуудтай холонд хамт ажилласан оросоор гайгүй ярьдаг юм гэж би сонссон дээрээ хэлсэн. Сөөдөрий жав тэрэг авъя тэр. Тэгж жигжид байгаа чаа хоёрыг би уулзсан байхгүй юу. Тэгээ Үер киноны тэр Молом. 20 дугаар зуунд бүтээгдсэн Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарсан энэ кинонд болд өгнөөр Моломоочи өхвөл таарна гэх тэр хатуу үгийг хэлүүлж чадсан тэрэл дүр энэ агуу хүний амилуулсан анхны дүр бөгөөд тэрээр энэ дүрээрэн Монгол түмэнд хүрч танигдж чадсан юм. Моломо чи өхвөл таарна. Камингийн гар борооны бот. Что он сказал? Он очень сильно оскорбляет нас. Молмыг бол үнэхээр сайн тоглосон. Тэгээд үзэгчд бол дамжааг дор нь хүлээж авсан. Гарч ирсэн анхныхаа бүтээлээс эхлээд гайхамшигтай. Үер киноны Молом гэдэг бол одоо үрт мөнгө үлдсэн шүү дээ. Хүн үзэгч түмний зүрх сэтгэлд үрт үлдсэн ийм мундаг дүрийг бүтээж гарч ирсэн хүн. Анхны гэдэг утгаар нь Үер кинонд бол их дуртай. Үер кино гараад Үер кино гаш би тэгч одоо дөнгөж 1-2 дугаар ангид л байсан жоохон хүүхэд. Тэгэл Үер кино төмөр замын соёлын ордонд гарч ийн гээд манай ангийнхан үзэхгүй юу. Тэгэл би үзэл нөгөө Оросыг буудуулдаг штэ. Тэгтэн би айгүй хүзий ядал те. Ямар муухай манай авч ийм муухай хүн юм уу гэдэг айгүй тэгж боддог байсан. Тэгэл буудуулаад унгангут нь айгүй хуйлаад гэстэ харж тэрэг үгээд ирсэн байхгүй. Тэгсэн чи аав сууж исэн. Тэгэнгүүт нь та яг тэр Оросыг буудуулсан юм бэ гэдгсэн чи миний хүү тэр чин кино байхгүй юу гэд. Тэгээ намайг тэрж аваад үнсчихсэн. Тэр ерөөсөө мартагддгүй маа надад. Үе кино гарна. Тэгээ аав заавал намайг өр дээрээс туулгана. Яагаад тэгдэг байсан бэ гэхээр аавыг үхдэг хэсэг дээр би их уйлдаг. Миний аавыг алчлаа гэж орилоолаа. Бис улаантнуудыг үзэн ядчих ингээд. Тэгээ би ерөөсөө ингээд тэр киног үзэхээрээ л улаантнуудыг үзэн ядна. Балиар амтд миний аавыг алдсан гэж цаантнууд ялаасаа гэж тэгэл уйлна. Тэгэл аав маань үгүй би чамааг өвөр дээрээ тавьсан байна. Аав чинь энд сууж ин гэсэн ч гэсэн намайг тайвшруулах гэж бөө юм болдог. Тэгэхээр тэр дүр надад их сайхан санагддаг. Ер нь тэгээд Молмоос болсон биш юм уу? Тэр их олон эсрэг талын дөрөвт чинь тийм ээ. Тийм. Ямаач юуны хараад чам шиг булдаг хүн гон зам болон дээр алга. Миний нүдэнд хожим бөөдөгт. гүйж би яасан юм? Хамаагүй өнгөрч явсан улсыг чи л авчирч ийм нүгэлтэй юм болгочлоо. За чи бичээ дэмэд онгосоод бай. Хүний муулахтай ийм Яагаад чи нэ? яасан чи яагийн чамаг хамгийн адгай амтэн гэдэг чинь утга гушуугаар амтахгүй. Үгүй тэр чинь аюултай бол буруу намтан биш үү? Чи хүний шиг гэртаар өгнөж яаж явах юм? Хүүчинд дотомжилж байгаа биз? Тийм байна. Танайх ч цахилгаан хөгжимтэй сэрх юм аа. Жүжигчин хүн бүрийн хүсэж мөрөөддөг. Гэхдээ тэр бүр амилуулж чаддаггүй. Тийм л дөрүүдийг
тэрээр амилуулж намайг таньдаг. яахаргүй л энэ дүр ийм л байх ёстой гэж хэлэхээр болтол нь мөнхлөж чадсан. Тусламж байхаар Тухайлбал Үер киноны Молом занг, хүүхдүүдний үний. Өглөө киноны Хачиглуулзан, Хүргэн хүү киноны Хайдв, Саадуулчин дуулчин шүү бит юм аа. Би чамд хайртай киноны Жигмэд багш, Ман тухай цэцэн хатан киноны Исмэл тайжгээ. Амангийн ургас итгэл ярьсан. Олон сайхан дүр энэ л хүний байгалаас заяагдсан тэрл төрөлхийн авьяасаар амилж Монгол түмний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлджээ. Дүү чиний над түргэн зан чин сайн юмд хүргэхгүй шүү. Хааны хилэнгэ хүргэх үү тэр баг хатанд бүү хэлж байна. Гарсан дүр болгоно гайхамшигтай. Тэрэнд энд нь дутаж тэнд нь тэхимсэн гэх юм байхгүй. Авьяасыг бол сурахгүй шүү дээ хүн. Авьяасыг хүн сургаж чадахгүй тийм үү? 4 жил одоо хичнээн ч юмар балбаа дуучин юм хөгжимчин гарахгүй шүү дээ. Авьяас бол нь авьяас. Авьяас бол бурхан заяа хүнд тийм ээ. Тэгэхээр дамжаад бол нь бурхан заяасан авьяас байсан. Энэ дэмбэр жам цвайны буйн яаж та. Амьдралынхаа 40 гаруй жилийг Монголын кино урлагт зориулсан энэ агуу хүний дэлгэцэнд мөнхлөн үлдээсэн дөрүүд ихэвчлэн эсрэг талын дүр байдаг өгөөд тэрч утгаараа эсрэг дүрийн нэрт мастер хэмээн нэрлэгддэг байсан юм. Ийм хатуугаар юр тосгоо. Тухайлбал түүний тоглосон Ман тухай цэцэн хатан киноны Исмэл тайжийн дүр бол энэ агуу хүний нэр болтлон амилсан тийм л дүр билээ. Эсрэг дүр хичнээн хүчтэй гарнав тэр хэрээр л одоо нөгөө дүр маань тавааж гардаг шүү дээ. Тийм учраас Исмэл сайдын дүр сайн гарах тусам Ман тухайн дүр тавааж гарах ёстой. Тийм учраас бид хоёр одоо хоорондоо ярьж инийг ингүүл яахав тэгвэл яахав гэл одоо ингээд зураг авахын өмнө их зөвлөдөг ярьдаг тийм л байсан л та. Хэрэг нэгд миний хүсснээр дуусч байгаа болохоор би чиний гадыг чинь захиж нутгийг чинь зааж өгье. Энэ хатав. Дамжаагсны дүрэн хэрхэн сайн бүтээсний хамгийн энгийн бөгөөд хамгийн тод жишээ бол түүний гудамжинд явж байхад нь Мантхай гадсан хүн явж байна хэмээн ихэд үзэн ядаж хүүхдүүд чулуу шидэж байсан гэдэг. Энэ бол түүний дүрэн хэрхэн амьдруулсан хүний сэтгэлд хэрхэн буусны илрэл билээ. Дүрдэн үзэгчд итгэж тэр хүнийг дүрээр нь одоо нэрлэж дуудаж байна гэдэг бол жүжигчэнд өгч байгаа хамгийн том үнэлгээ гэж би боддог. Тийм учраас дамжаагаа эерэг дүрийг ч муу бүтээгээгүй гэж би боддог шүү. Ер нь одоо кино урлагийн сургууль сураагүй мөртлөө энэ камертай яаж харьцах кино зургийг чинь сони шүү дээ. Одоо ингээ харьцаж байгаа хүн нь байхгүй байхад ганцаар ингээ байлгаж байгаа л ингээл зургийг авчин тэр бүгдэд маш их мэрэгжлийн өндөр түвшинд ажилтдаг. Ийм л хүн байсан. Ерөөсөө байгалаас заяагдсан тийм авьяастан. Хүүхдүүд араас нь чулуу нүүлгсэн энэ төр гэдэг чинь тэр хүүхдийн сэтгэлд шингэцэн л байхгүй тэр дүрн, эсрэг дүрн. Тийм учраас хүүхэд учраас тэрийг шууд илэрхийлж штэ. Тэгэхэд одоо тэр жирийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн сайхан дүртэй, сайхан жүжигчин. Мантхай цэцэн хатанд тоглоход бол би хамгийн залуу хүүхэд байлаа. Би 26 настай явж байлаа. Одоо бол ингээл бас дунд үедээ орчин явж байна. Тэгээд дамжаа ах маань бол
Одоо та нар бүгдээр манай үзэгчд мэдж байгаа Сувдаа багш тэр Дамчаахан тэр баялдж байгаа тэр хоёрыг дуулахтай тэр төгсгөлийн хэсэг. Тэр сэлэмний тэр школ эдрийг бол тэр чи одоо ерөөсө тэр Любом Мудрөвч гэдэг нэг Орос тийм хүн байсан л да. Тэгээд хонгор тол нэмдөө байх хэдэн зааж байсан метр сэлэмний тэр юу. Тэгэхэд Дамчаах тэрэн дээр одоо тэр чинь одооны кинон дээр бол одоо нэг тийм хуурам чир хийсэн хоёртаа тоглож байгаа шүү дээ кинон дээр. Тэгэхэд бид нар мантхай кинон тоглож байхдаа бол одоо энэ гутлын улны улаан шир байдаг шүү. Тэр ширээр хийсэн тийм хүнд хоёрыг дуулахтай Сувдаа багш Дамчаах хоёр хөлсөө гожуулаад тэр павильон дотор тэр тулж байгаа тэр эсийг харахад ард түмэн үзэгчд байдгүй би бол өмнөөс нь ичдэг. Би бол юу даяа хажууд нь тийм байлдан мэдээний тийм тэгэхээр тэр бүхний сургуультай тийм сайхан хүн байсан юм болов уу гэж би дотроо Дамчаахыг хайрлж явдгийн. Эсмэлчи Монголын төрд хар буруу санаж хатны минь хөнөөсний учир би чамд ийм цас тоглолоо. Ингээд чи мөнхөд мантхай хатны улмын дор хэвтэж байх бол. Гөлөг би ямар ч хөхлөөс айхгүй. Намайг бутаад түрглэж. Дамчаахыг буулаад тийм одоо аавшиг хүнийг би одоо тэгвэл эсмэлчи үргэлж мандахгүй нөлмөд ор мөнгөд нойрсох болно гээл. Яагаад ч би Дамчаахыг би тэн дээр бол үзэн ядсан шүү. Яг тэр нөгөө нэг зохиолоо уншчихэд үзэн ядсан киногоо үзсний дараа бол би өөрөө өрөвдгий. Барагтай жүжигчин одоо тэгж шороогоор өөрийгөө болуулахгүй шүү дээ. Тэгэхэд Дамчаагаа бол одоо би болуулнаа, би чаднаа гэдэл болуулж ирснийг би санаж ин. Тэгтээ ёстой минутын дотор л намайг гаргаж аваарай. Би минутын хугацаанд бол ямар ч байсан амьсгалан төгжиж чаднаа гэж өөрөө хэлж ирсэн. Тэгээд ингээд сүүлд нь тэрний дараа бол би ч бас их тэнэг хүн биш шүү. Ер нь хүний ингээл чих бүглэрөө дэрэнгүүтэл ерөөсө хамаг юм таг болол ингээл нүд харанхуулаад эхлэхээр ер нь үхэхэд их ойрхон байдгийн байна гэж ярьж ирснийг би одоо их тодхон санаж байна. Юу юм за энэ үл явах. Энэгээр хайрцаг байгаа шүү дээ. Тэгчихэд болж байгаа шүү дээ. Тэгэхгүй чинь ингээ болох юм бол юу чинь элс чинь ингэж явсаар энэ хавь дээрэл боочтой хаачдаг юм гэнэ л дээ. Тэгэхээр тэр толгойг бол яг болсон байх юм. Тэрнийг болоход Дамчаагаас өөр хүн бол амьсгаа авчих. Тэсэхгүй. Дамчаа тэр хэдэн секунд болсон юм. Их л хурдан хийцгаас юм гэлээ. Талдалдаа хичээж бэлдэж тэгэл болсон юм гэлээ. Тэгэл тэнд амьсгаа аваагүй гараад ирч чадсан баг. Амьсгаа авсалвал тэгэл байхгүй шүү дээ. Стоп гэж хурдан хэлчихээс одоо зураг дууслаад гэж хэлчихээсэ гэж бодоод хурдан очиад нөгөө тэр элснээс Дамчаахыг садах юмсан стим сэтгэлтэй урамтай бид нар чи их хөөрөг сэтгэлтэй тэгэл биеиндээ хөрөвч хүмүүс шүү дээ. Би чамд хайртай киноны жигмэд багшийн дүрээс тэрээр амьдрал дээр нь тис ондон багш байжээ. Өөрийн залгамж халаа болгон Монголын урлагт төрүүлж өсгсөн шавнар нь багшаа дурсан ийхүү ярьж байна. Зэлэн моогт Банзарын Дамчаа гэдэг хүний нэрийг сонсохоор үнэхээр энэ бол одоо манай энэ Монгол сайхан эх оронд бол бурхнаас илгээсэн хосгүй их авьяастай, гайхамшигтай, байгалийн шижир, тунгаамал. За түүнийгэн өөрөө бол өөрийнхөө их ууггүй хөдөлмөрөөр тордож арчилж чадсан. За түүнийхэн үр дүнд ч гэсэн
Монголын кино урлагийн гайхамшигтай сайхан жүжигчин болж чадсан ийм одоо уран бүтээлч. Гайхамшигтай сайхан уран бүтээлч гэж бахархан хэлэх ёстой. Ийм хүний Шав гэдэг нэрийг зүүсэндээ би өнөөдөр хязгааргүй их барилж байгаа. Багштайгаа уулзж явах тэр үед бол гайхамшигтай тийм сайхан хүн байна гэж мэдэж мэдрээгүй явж илдэ. Манай багш бол төрөлхийн авиастай байглаас заяасан авиастай ийм том хүн байсан. Ийм том хүний шав болж явснараа би бахархдаг. Драма ангид бид нэр яг кинонд яаж дуу хийх, яаж ам барих, дублаж хийх талаар орж байгаагүй учраас би багшаа сонгомоор байна гэж өөрөө би Дамчаа багшаагаа сонгож шав орё гэж ингэж хэлээд осоргоо зөвшөөрч тэр цагаас хойш тэр мундаг авьяаслаг агуу хүний шав болж ажилласан. Бид нэр хамт олон жил ажилласан. Дамчаа гэдэг хүнийг хэлхлээ зэрэгэл надад ерөөсөө багш минь миний эцэг минь юм шиг л ер нь дүр бууж ирдэг юм. За багшигаа би бол ягаад эцэг гэвэл би бас хаяа нэг жоохон сахилга гутглаа зэрэг яг эцгийн хайраар намайг загнадаг. Чи ер нь тэгээд бай шүү. Угтаан бол чи одоо ингэж явах ёстой. Манай багш дандаа угтаан бол гэж ярьдаг юм л да. Тэгээд одоо тэр үг нь бол надад их хатуу сонсогддог. Би ч тэгээд тэр хүнийхээ үгээр бурууч ба зөвч багш нэг юм хэлхлээ зэрэгэл за би жоохон хазааж байгаа юм байна шүү. За ер нь арай болж байгаа юм байна шүү гэж ер нь тэр хүний үгээр явсаар гот нэг өдий зэрэг болсон юм да. Өөрөө хөндөр одоо уран чадвартай хүн учраас хэрийн хүн таалагддаг вэ? Тийм одоо хүн байсан л та. Тэгээд яг 4 жил багшаараа заалгасан. Нэг ч удаа таалагдаж үзээгүй. Нэг удаа өөдтэй үг сонсч үзээгүй. За ямар ч байсан цаад уран бүтээлч хүн нь гайхамшигтай сайхан хүн байсан учраас өөрийнхөө шанагны хэрээр багахан зүйлийг аваад ингээд 4 жил суралцаад төгссөн. Бидэнд хэлдэг байсан үг бол за одоо бидний кино уран бүтээл хийдэг байсан үе бол өөр болсон шүү. Дэлхийдээ өрсөлдөх ёстой шүү. Холливуудтай өрсөлдөх ёстой шүү. Гэтэл бидний уураг тарих одоо ийм шоу нэг шиг тэгж хэлдэг тийм ээ. Болжмрих шиг ийм байж болохгүй. Ингээл биднийг ширээх тоншин л доо. Ширээ ингээд тог хийхээр ийм тарихаараа уран бүтээл хийж болохгүй. Их тэгдэгсэн. Би багшигаа дуурайж манай багш дандаа их том дарга нарын дуу хийнэ. Би дөнгөж нэг шав. Тэгээд үн их бодох юм билээ бас юу ч сураагүй. Гэхдээ энэ Дамчаа багш шиг одоо Сталин дуурн Брежнев дуурн за тэгэл дандаа л том дарга нарт их тийм гой хоолойтой. Нэг ч тослог. Аюу гой хоолойтой тэгэл Сталин гэж нэг тэгэж юу байгаа тэгэл нэг цаашаа нэг тийм 100 гэдooхон Сталин энэ дууг яг наалтна. Чи шиний тэр бацаанууд бүгдээр гэвэл яагаад илтгэдийн илүү тотоо юм хийчихгүйгээр сольсон газартаа хүрчмээр байна. Гэтэл чиний тэр хайртай дүүнэр шин ийш тийш өсчээд энэ моцаа хөмрүүлчих гээд байна шүү дээ. Алива хүн хэнэгэнд үнэн олоосоо гомдож хорсон бол шаахвал төржлаа. Энэ бол бичигдээгүй хууль. Азон трахта тосвиш устцацдгийг мэддэг хүмүүс утанаар Тагооны маань хүн түүнээс болоод алхаад явчихсан.
Тэрээр өөрөө сайн жүжигчин байгаа зогсохгүй. Хамтран тоглож байгаа жүжигчиндээ түшиг тулгуур ихтэй. Хамтран тоглогчон ирэлж хурцлаж чаддаг. Үнэхээр сайн хамтрагч байсан гэдэг. Арай тулгуу бай. Би удам судраа бодсон ч тэр арай чинь голын эргийг сахиж хорвоог өнгөрөмөргүй юм. Нөгөө нэг хүн чинь нэг хайр гарна халан дотороо гэж хэлдэг. Намайг бол нэг загнахгүй, нэг уурлахгүй. Тэгэхдээ яг нэг тийм яг чи угтаамал миний хүн дээр нэг ингэчмээр байна да. Тэгчмээр байна да гэдэг ингэж хатгаж өгдөг нэг тийм найруулагчийн дэргэд найруулагч байсан. Тийм л бурхан байсан да. Ерөөсөө альва дүрд ч гэсэн хандахтаа их олон талаас нэг нямбай нягт судлаж ээж ингэж дүрээ бүтээдэг. Дүрдээ хэрэгтэй бол ямар ч бэрхшээлийг давж туулахад бэлэн байдаг. Ямар ч дүрд гарч ирсэн өөрөө л явна. Тэн дээр нэмж хасаж элдв янз хашгирч уухарсан ч байдаг юм уу? Элдв саргуун дээр гүнсэн илүү дутуу хөдөлгөөн ийм мэт юм байхгүй. Тэгээд өөрөөрөө явна гэхлээр юу гэсэн үг вэ гэхлээр өөрөөрөө мөртөө ногдсон дүрдээ бүрэн хувирч чаддаг. Ийм л одоо гайхамшигтай уран бүтээлч хүн байлаа. Түүний бүтээсэн өглөө киноны хажиг луузангийн дүр бол ёстой л нөгөө урлагийнхны хэлдгээр жинхэнэ биечсэн дүр юм. Нэрэн тийм. Ийм одоо олон сайхан гол дүрүүдийг ингэж одоо хүний сэтгэл зүрхэнд хоногштол, мөнхөртөл, дүр болтол одоо биечсэн дүр гэж өөрөө их ярьдаг юм да. Биечсэн дүр болтол. Нэг тийм гаргасан байхгүй тэр шиг яг өөр. Тийм биечсэн дүр болгож бүтээсэн гэдэг нь бол одоо үнэхээр гайхамшигтай байгаа юм. За ийм амжилтыг бол Монголд их цөөхөн хүмүүс татсан байхаа гэж боддгийн. Чамайг бодоход энэ төр өгөх юмтай. Өгч гисэн болохоор авах юмтай л хүнтэй. Ардын цэргийн хүс залгуулсан ганцхан чи биш. Чиний өгсөн 9 муу шар. Энэ төр миний зүтгэл оролцоог бодож хэр таарсан хөвөөх нь гарцааг үл юмдаг. Би ямар танараас хяактын булгаарын завуудыг нэхэж байгаа биш. Үгнэ мохачиг. Сайн жүжигчд бол найруулагчд хөтлөгддөг. Өөрөө зөвшдөг, найруулагч дагдаг. Ийм шүү дээ. Дамчаа бол тийм л хүн. Ердөө тэр найруулагч дамчаад нэг юм хэлээ тэндээ энд нэг боссоо. За боссоох бол яг хэлгүүл яг. Дүр бүтээх тэр дотоод сэтгэл эмоц мимик юу байдгийг энэ бүхэндээ бол ердөө хүнд хөдлөгдөг. Өөрөө л яваад өгдөг. Тэр нь ян тан болж идэг. Ийм л хүлдээ. Жүжиглэх урлагийг үнэхээр эзэмшиж чадсан хүн учраас тэр хүний дуулсан дуун хүртэл ам морж одоо бурхныг сүнсэглэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Уран бүтээлийг тэгж амтай, сүнстэй, сүлдтэй болгож чаддаг. Би үзээгүй. Харин хөргөнхүү киноны хайд бол Дамчаа агсны бүтээсэн орчин цагийн дайсны дүр хэмээн нэрлэгддэг. Ихэнх үзэгчид эсрэг талын дүрэл бол хүйтэн царайтай, зөвүүн төрхтэй байх ёстой хэмээн ойлгодог бол энэ кинонд Дамчаа агсны яралдсан цагаан шүд, гэрэлтсэн инээмсэглэл нь үнэхээр л орчин цагийн дайсны дүр юм. Хаяад сохорхороо тэр баян цагааны дэргэд дайсны танкын бригад хардаг үлээ. Мөн тэрээр нэлээд хэдэн кинонд Япон хурандаа Япон цэргийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний хувьд жижиг дүр гэж байдгүй. Ямар ч дүрийг амьлуулж чадвал хүнд хүрдэ гэдгийг олон сайхан дүрээрэн батлан харуулж чадсан Авьяас Туул. Энэ киноны дууг сонсоод дайны хөлд эцэж ядарсан дарийн утаа суунаглаж дуусаагүй байгаа. Тэр л талбараас
Эх нутган санан тэмүүлж яваа хижээл цэргийн сэтгэл зүрхнээс гарах дуу шиг санагдав. Тийм ээ. Энэ л киноны дуугаар тэр агуу хүний чин зүрхний үнэн сэтгэл, жүжигчин хүний дүрээн амьлуулах тэрэл нандин чанар, дахин давтагдашгүй тэрэл өвөрмөц содон дуу хоолой Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Дамчаагийн нэг тийм нэлээ ядарсан юм шиг дамчааг хоолой чөөрөн цоолно штэ тийм ээ тэр хоолой бол тэр киноныхоо үйл явдал тэр юмд хачин сайхан алдаж байгаа тийм ээ зүгээр нэг сайхан дуурын вокалист хурч ирээд дуулсан бол тэгж наалдахгүй штэ тийм одоо байгаа юм. Дууг амьлуулна гэдэг чинь жүжиглэх ур чадвартай, өөрийгөө илэрхийлэх тийм өндөр мэдрэмжтэй байж ээж дууг амьлуулдаг. Тэрнээс зүгээр одоо нот дуурснараа нөхөн дууг амьлуулж чаддаггүй. Зөвлөлтөй хамтарч хийсэн л дээ. Тэгээ бид дууруулах ажлаараа хойноос нь тэнд очиж Москвад. Тэгээ Мосфильмд. Тэгээд нөгөө доорны тэнгэр гэдэг дуу нь шүү дээ. Тэрнийг дуулуулах гэж чойдог хөгжмийн бичээд тэгээд Мосфильмийн симфони хөгжмөнтэй дуулах. Өнөөдөр симфони оркестр гэдэг айхтар том юмтай дууллаа. Ер нь их сандарсан. Тэгтээ аав нь сайхан дуулсан. Кино гарахаар үзээрэй гэж хэлжсэн. Яста. Тэгээд нөгөө Москвад байгаа консерваторид сурч байгаа дууны дээд сургуулиудад сурч байгаа оюутнууд дээгүүр энэ төр очиж ирж хайж ингээд нэг л тохирохгүй байсан бахал да сайхан дуучид байсан байлгүй. Тэгээ ер нь дамчааг нэг үзээд авъя гэж. Тэгээд дамчааг Мосфильмийн симфони хөгжимтэй төрийн шагналтай хэнцүүлээ нэг том удирдаач. Тэгэл одоо үсэх юм болж тээ нотын нөгөөд л ердөө. Тэгээ зүгээр нэг удаа дуулцсан дэрэн тэгээд тэрчгээрээ түүх болоод үлдсэн тийм сони юм билээ. Тэгээд эндээс анзаараад тахт юм энгийн агуу энгийн юм байдаг гэдэг шиг тийм ээ. Тэгээ өөрөө юу гэж би одоо энэ том дууг ийм дуулах өөр хүн дуулж болтгүй байх та гэдэг байсан. Тэгээд сумгуугаа үгүй чи дуулна. Энийг бол чи чадна ингээл өөрөөр нь дуулуулж ирсэн би тодхон санаж байна. Тэгэл дуулсан чинь дунд нь зогсоохгүй юм хин. Нөгөө удирдаач минь явуулаад байх юм. Манер тэгэхээр нота харцгаад үгээ хараад дуулаад байсан. Тэгэл төгссөн чинь нөгөө удирдаач нь хурцыг тэрч яваад. Гүйцээ. Зүгээр нэг сургууль их гээд нийлсэн чинь болсон байсан. Тэр дуу одоо явж байна. Одоо тэр сонин баянтай дуулсан дуу одоо тэр гоё хിവэрэл зурсан. Бидний самаа нэгэн чихтэй Тэр зөвхөн жүжигчин төдийгүй сайн дуучин байж цөөхөн хэдий ч түүний дуусан дуу бүхэн хэрхэн амилж хүний сэтгэлд яаж хүрч үлдсэнийг дурсахгүй байхын аргагүй. Түүний дуусан цэнгэлтэй үдэж хэмээх энэ сайхан дуу одоо ч Монголын радиогоор эхшилсээр.
Тэртээ 10 гаруй жилийн өмнө анх дуулагдаж одоо хэрн Монгол орны өнцөг булан бүрт эгшигдэж эх орондоо хайртай эх орноороо бахархсан Монгол хүн бүрийн амандан аялах дуртай энэ дууг тэрээр хурд хамтлагийнхантай хамтран дуулж амьлуулсан. Эх орон дуу бидний студ бичүүлсэн. Ер нь дуу маань бэлэн болсон юм. Тэгээд тухай чугуй студ гэж байсан тийм. Чугуй студ бичүүлээд байгуулсан. Атганбаяр юу анх санаа гаргасан л да. Надад нэг тийм нэг юу гэдэг нэг хүмүүс тийм Монголын ард хүмүүс сонсоод энэ дууг за яг бадаг тахилд хөгжмийн сонсоод гоё байж болно. Нэг тийм нийтээр охолныг нэг тийм одоо гоё ингээд сэтгэлийн нэг юм уяраасан. Нэг энэ дууг нэг тэрээд авчих нэг тол хэсэг байх хэрэгтэй гэдгийг би одоо яг мэдээд байсан. Энэ юу вэ гэдээ би одоо бүр олон талаас нь бодож үзсэн. Одоо би энэ хөгжим байх юм уу эсвэл одоо морин хуурын юм айгүй олон морин хуурч байх хэрэгтэй ч юм уу. Энүүгээр ингээд сэтгэл хөдлөл байх хэрэгтэй ч юм уу бодож явсан. Ерөөсөө биш байсан. Тэгээ би одоо тухайн үед л одоо нэгдүгээр хавьд амьддаг байсан. Тэгээд орой шугамын араад байсан шүү дээ. Шугамын араад байсан зүйлүүдээс сонсдог юм. Дуу явдаг байхгүй. Тэгээл ерөөсөө яг энэ байхгүй гэдэг би ерөөсөө ганцаараа баг орноосоо чарж урч ирсэн үү яасан. Тэгээл ерөөсөө маргааш нь амжигаа ирэл гарч эхэлсэн. Өөрөө бол ингээл шүлгээ эхэлж ойлгосон. Их гоё шүлэг байна, их гоё хэлсэн. За ийм тавьдаг. Тэгээд өөрөө ингээд сонсож байгаа. Амандаа нэг жоохон хэлж үзээл ингээд сонсож байгаа. За орё. Тэгээд яг би энэ жоохон ядруу байсан. Тэгээд ороод өөрөө дуулсан. Хамгийн анхны дуулалт нь надад яг таалагдсан. Болцсон гэсэн. Манайхан ч хаширлал манадаш гээд нэ бичижсэн. Гэхдээ хоёр дахь вариантыг авч үзье гэл. Тэгэхээр 2 дугаар замаар нь 2 дахь вариантыг аваад. Тэгэл ерөөсөл энэ дуу ингээд бүтээд гараад үнэхээр миний яг нөгөө цагтансан газар машин нэгтгэх шиг ястаа миний бясалгаж бодож явсан зүйл нь яг л тэр байсан. Ийхүү дамчаа гэсэн хурд хамтлагтай хамтран дууснаар Монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилтсан дуучин хүн юм аа. Энэ бүтээл гарснаас хойш Данчаагийн хоол орсон энэ эх орон дуу хамт уулснаас хойш Монголын уран бүтээлч нар эргэж эх орноо магтан дуулах одоо сэдв рүүгээ мандан бадарсан шүү. Энэ бол бүр гарцаагүй хинч маргашгүй. Ер нь эх орноо бид нэр эргэж магтан дуулах ёстой юм байна шүү. Ер нь эн чинь бид нар хаана амьдарч байна гэдэг тэр цогцол тэр мэдрэмжийг энэ эх орон дуу ялангуяа энэ Данчаагийн хоол өгсөн юм аа гэдгийг би одоо бүр ам бардам одоо хэлэхэд сэтгэл бардам хэлэхэд их таатай байна. Дамчаагсны дуу бичлэгийн студид бичүүлж үлдээсэн хамгийн сүүлийн дуу хурд хамтлагийн бичлэгийн студид хадгалагдсан үлджээ. Салаан дайчдаг бас нэг дуу цогтаа дуусан цэргийн холбогдолтой дуу. Тэгээд энэ дуунд бадаг тахилцтай дуусан. Тэр нь хамтарч ажиллахад маш сайхан байдгаа юм. Өөртөө сууртай маш сайн жүжигч юм. Тэр ер нь сүүлд нь ихт энэ хүнтэй бид хүн нэг цаг үед амьдарч тийм ээ. Нэг цаг үед байснараа хүн хэсэгэн ч гэсэн уран бүтээл дээр хамтарч ажилласнаа маш их баярлж бахархаж явд юм аа. Дамчаагсан Монголын кино урлагийн түүхэнд ийхүү эсрэг талын дүрийн баатар байсан ч жинхэнэ эгэл амьдрал дээр тэрээр өрх гэрийнхэн ноён нуруу, ханийхан хаан түшиг, үр хүүхдүүдийнхэн сайн эцэг нь байсан.
бодлого. Би ч одоо отгоохон болохоор жоохон ихэл байсан л да. Тэр аав маань хүмүүстэй жоохон мугааштай ч гэдэг ч юм уу тийм боддог багтдаг. Жилдээ би удаа гаргал бодвол тэрөөсөө тэр уурдаг ч юм байсан. Одоо хүүхд мөхтэй зодоод идэх юм. Тэр дандаа сургаал маягаар яадаг байсан л да. Зөвлөдөг байсан. Бахахгүй байхын аргагүй юм л дээ угаасаа. Хаач байсан гэдэг нүүр бардам ярьдагсан. Тэрнийх нь хэрээр одоо миний ч бас нэр хүнд давхар яваад ч байгаа ч юм шиг тийм. Хүмүүс ингээ өөр хөвгттэй маш их өвөлдөх тий. Хөрөнгөлдөх гэж ярьдаг шүү дээ. Би зүгээр ингээ бодоод байхад ерөөсөө аав минь одоо өнгөрөө 3 жил болж байгаа. Гэхдээ одоо ингээ амьд явж байхад нь боддгоо байсан одоо тэр бүх юмс ингээл өнгөрснийхэн дараа яг бодогдож эхэлдэг юм байна л да. Тэгээл намайг ерөөсөө хувь хүн болгож өгөхөд маш их одоо хөдөлмөрсөн байгаа байхгүй. За манай аав чинь одоо худлаа ярихыг үзэж чаддгүй. Маш шударга хизээж худлаа ярьж болохгүй. Бид нарыг бол ерөөсөө загинж зодох тийм юм байдаггүйс. Тэгсэн хэрнээсээ бид нар бүгдээр ааваас айгүйх айдаг. Тэгээд ерөөсөө бүх юмыг л шударгаар л явах хэрэгтэй л гэж сургадаг байсан. Тэр нь маш их өвүүлэгддэг л дээ. Ер нь байнга л одоо ингээл ялангуяа цагаан сар мар болох үед ч байдаг ч юм уу. Тийм үед аюулгүй өвүүлэгдэнэ. Өөрөөр хэлбэл гол ярьдаг юм нь та нар юм байх хэрэгтэй, ингээд сургуульдаа сурах хэрэгтэй байсан гэхээсээ илүү эхлээд хүн болчих. Тэгээд дараа нь та нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө зохицуулаад явуулж ярьдаг. Аав ээж хоёр бол та нар хүн болгож өсгөн. Тэгээд та нар бус амьдралаа өөрсдөө зохицуулж явах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн шиг хүн байх хэрэгтэй гэж ярьдаг байсан. Хүмүүс мэдээж алдартай жүжигч одоо юу гэдгийг эсмэлж гэдэг юм уу. Тэр талаас нь одоо ингэж мэднэ. Гэтэ эцэг гэдэг талаас нь бол ер нь л мэдгүй. Миний хувьд бол зүгээр л намайг бас ингэж яг бүрэлдүүлж өгсөн байгаа юм. Зөвхөн намайг ингээ бие махбодтой төрүүлээ зогсоогүй. Хувь хүний маань хувьд одоо их оронч байх, тэгэл тодорхой үзэл бодолтой байх. Бүх талбар дээр ерөөсөө тэр хүн өөрийгөө надад ингэж шингээж өгсөн юм шиг санагдчихсэн. Тэгээд өнгөрсөн 3 жилийн турш би юу нэг боддог байсан. Их ч уйлдагч байсан. Тэгээд ерөөсөө надад тэр хүн өөрөө шингэсэн юм байна. Тэр хүний хичнээн сайн аав байсан. Өр хүүхдүүдийн ямар зөв, ямар амьдралын ухаантай хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн нь хүүхдүүдтэй ярилцаж байхад мэдрэгдэж үнэхээр л тэр агуу хүнээр бахархах, багтах сэтгэл төрж жинхэнэ Монгол аав байж дээ хэмээн бодож үе огшиж байлаа. Энгийнээр хэлбэл тэрээр дэлгэцнээ дандан эсрэг дүрч амьдрал дээр хамгийн эерэг дүр байж дээ хэмээх харуусал бахархал төрж суусан. Хөдөөгийн баясгалан киноны Болдын аавын тэр дүр бол Дамчаа агсны бүтээсэн хамгийн эерэг дүр. Яг л энэ дүр шиген тэрээр хүүхдүүдэн хайрлаж, хүмүүжүүлж, амьдралд зөв хүн болгож үлдээх гэж хайран дотроо нууж, хадаан гаднaan гаргаж ирсэн гэжээ. Аваа энэ мажик хараа. Яхаа ханаас тэгээ. Тэр маднаас. Ингэж мөчөртэй төгж болдгүй шүү дээ. За. Хойдон жил ургадаг. За. Ээж тавьчих. За. Бача. Гэдэг робин тэртээ тохоо гэж хашгиц загнаж байгааг нь хараач. Харин тийм дээ. Элдв амтал үзэж яв. Хөдөө нутагч мэд сайхан маад. Ийм газар амар болно сайхан. Манай аав чинь орой ажиллаа тараад ирэхээр хамтдаа сууж хоолоо иднэ. Тэгэл өстө жинхэнэ халуун яриа өрнөнд бид нар тэнд үнэхээр бүх юм ярьдаг гэсэн их жаргалтай. Битээ дуусаасаа аав явж унт гэж хэлэх үедээ гэл бид нар чинь тэр үедээ аав маань үзсэн кинонуудаа ярьж өгөн тэгэл битггээд юу ярьдаг гэсэн их л гоё сайхан юмнуудыг бид нарт ярьдаг гэсэн. Ер нь тэгээд
юмыг бол их олон талаас нь хардаг. Хүүхдүүдэд загнахгүй мөртлөөсөө үнэн зөвөр нь энэ ингэж ингэвэл ингэдیں۔ Тэр нь тэгвэл болдгүй юм гэдгийг маш сайн зүгээр энгийн үгээр ойлгуулж хэлдэг тийм л сайхан хүн байсан да. Миний абал даруй эгэл амьдралтай. Тэр биднийг эгэл амьдрахыг л биднээс хүсдэг байсан. Эгэл гэдэг маань юу вэ гэхээр амьдралын хамаг гоо сайхан, амьдралын хамаг нууц, одоо тэр нэг татах хүч нь эгэл байдал дотор оршдог гэдэг тэр өөрөө их сайн мэддэг байсан. Тийм учраас тэр хинээс ч илүү гарч товоож амьдрахыг хүсдэг байсан. Бага бүх юмдаа тэр маш их баярлалтай байсан. Цаг наргүй хөдөлмөр хэмээгдэх урлагт зүтгэн амьдралынхаа ихэнхийг өнгөрүүлсэн энэ эрхмийг сэтгэл санаа тайван ажиллаан хийж бүтээлийн туйрван явахт нь нэгэн насны хань нь хамгийн халамж түшиг тулгуур нь байж тэд 6 сайхан хүүхдийн аав ээж болсон өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл байжээ. Ээж тэгэл хүүхдүүдээ бүгдээрээ баг өөрөө ганцаараа хөгсгсөн л гэж ярьдаг. Аавын яриаг сонсгож аав ч энэ кинонд натур гэж явчихдаг. Тэгэл өөрөө ганцаараа өсгсөн. Тэгэл хөгшрөл үргэлж хоёлаа нөгөө цуг болоо хүүхдүүд нь томроод ирэхээр хоёлаа өглөө болон хөтөлцөө байдаг салхин дарна тэгэл хаач авсан дандаа цуг явдаг гэсэн юм. Тэгэл хүүхдүүдээ өсгөх их л ядарсан гэдэг 6-гийн 6 хүүхэд. Тэгээд сүүлд наа хөгшрөл хүүхдүүд нь томроод ирэнгүүт нь дандаа цуг явж байгааг бодоод бас л тэр үедээ хэцүү байсныг ойлгодог байсан юм шиг. Манай аавч одоо миний ээжийг бол маш хайр. Энэ бол өнөөдөр бас маш хурц. Үнэнч 50 жил хансан юм лээ. Тоолж үзэх нь тэгж ихнэрээ хайрлж, тэгж ихнэрээ шүтэж байсан хүн ер нь их ховор таарсан. Аав маань хэлдэг байсан. Аав нь яг энэ тэнд тэгэл тэнж яваал өнгөрчин. Ээдээ ихийгээ та нарсан. Үнэхээр асраараа гэл. Тэгээ бидний гайхал хойгаа манай авч юм тэнж явдаг хүн биш. Гэхдээ яг мэдээж юм бол гуанттай уулзаад эрэж дэж гэрээсээ явах хол газар явсан байж байгаа юм уу. Тэгээ ерөөсөө тэр өөрөө юу гэж хэлдэг гэсэн бэхээр муу эрэгтэй хүн ихнэрээ багтдаг гэж ярьдаг. Гэхдээ миний охин энэ зүрхэнд битээдэг. Сайн эр хүн ихнэрээ магтдаг. Их ээж ч байгаагүй бол би хинч биш. Тэр хүн байсан учраас надад өнөөдөр бүх юм байдаг. Тийм болохоор миний ээжигээ маш сайн хайрлаж, ээдтэй тэр хүнийг одоо эрхэмлж аваарай. Миний ээж чинь бас өөрөө урлагийн хүн, бүжгэлдэг, барилгачдын соёлын ордон, төмний замын соёлын ордон гэж бүжгэлдэг, сайханж бүжгэлдэг тийм хүн байсан. Тэгэл муу ээж маань яг одоо тэгэл аавтаа ингээл хаач явсан цуг явна. Тэгэл би тэгдэг байхгүй та хоёроо нэг өдөр ч гэсэн салаа явж болдгоо мó гэхээр яаж болдгийг ингээд дандаа цуг явчихдаг. Сайхан бүжгэлдэг, аавын ажлыг ойлгодог. Тийм их сайхан тэмхтэй байсан да миний ээж. Нас биеинд хурж яваа ийм хүүхдүүдийг өдөр бүрий цагдаад цаашаа юм. Хэлэх гэснээ хинээс ч айлгүйгээр шулуухан хэлчихдэг түүний зан зарим талаар өөрийнх нь авиас чадварыг төрөөс үнэлэхэд саад болж байсныг ч нуухааргүй. Учир нь авиас төгөлдөр энэ хүнд нилээд хожим бүр тодруулж хэлбэл 2007 онд Монгол улсын ардын жүжигчин цолыг өгсөн. Эгэл даруй энэ хүн цолоон гардан аваад дөнгөж жил гаруйхан л амьдарсан байдгийг бодохоор Монголын төр дэндүү орой үнэлжтэй хэмээн харамсмаар. Зарчимч марчимч талаараа бас жоохон асуудалтай байсан л да. Дарга марахтаа одоо юмыг шударгаар хэлждэг ч байдаг ч юм уу. Их маягаар тэр алтар цолоо гавьяа мавьяага бол нэлээд хожуу урдсан ч гэж ер нь яддаг шүү дээ. Ардын жүжигчний чигээр нэлээд аваа нөхсөн шүү дээ. Одоо аваад нэг жил өрөхгүй байж гал тэгэл өнгөрсөж хүү яа.
Харин 2 дахь жигнэд багшийн дүр түүний дэлгэцэн дүлдээсэн хамгийн сүүлийн дүр байсан юм. Саяхан та нарын сургуулиар төгсөлтөд энд үжилжсэн. Нэрээ багш мэдээ мэдэрч одоо бүр удахгүй имээ болох гэдэг. Хамгийн сүүлчийн кино шүү дээ гэж бодохоор зэрэг надад бас ингээд айгүй ойрхон санагддаг. Тийм одоо ингээд байнгын цуг би юу наавга өнгөрсөн гэж боддгоо шүү дээ. Ингээд нэг 2-3 сараар кинонд яваад би тэр кинонд тоглоод ингээд ирлээ гэд ороод ирэх юм шиг санагддаг. Манад нэг ирж 7 хоног байна гэнэ би ч юм таартай киног дуусгацсан байсан. Тэгээ жоохон ядруу. Тэгээ манай гэрт ирсэн. Тэгээд маргааш нь тэр нэг соёлын газар хуцаар аваад тэгэл баяртай явсан. Тэгэл гэдэг байхгүй болчихлоо ч үгүй. Шоконд ордог юм билээ авчихсан. Би одоо аавынхаа санахтаа юуг нэг сандаг бол би үнэрийг нэг сандаг. Цаанаас л нэг тийм эцэг хүндний тийм үнэр байдаг баг. Их тийм дулаахан тэгээд тийм сайхан үнэр. Зөвхөн би бодохдоо ганц удаа чулуу тэр нэг үнэрлж хэлсэн тийм. Тэрлэг санагддаг надад. Хэрвээ байсан бэлгат байна. Өөр итгэж чадахгүй бүр ачин л байт юм л. Гэхдээ тэр цаанаас л нэг учирч унтсан байдаг юм шиг. Тэгээд бүх хүүхдүүдийн хараад тойрч орсон байгаа шүү дээ. Тэгээд заавалчгүй хаа байсан тэр гачууртын цаанаа ч өнгөрөх хэрэгтэй байсан. Үнэхээр тэрэнд л жоохон яаж явдаг. Би одоо өнөөдөр хүртэл харамсдаг. Энд чинь манайхан ч одоо нийлээд манайх би чинь доороо 5 дүүтэй. 5 дүү маань их нэртэй нөхөртэй болоод ингээд 10 олцсон. Тэгээд нөгөө ач зээнэр 30-нор гээд 30 гаруй хүн байна. Тэгэхэд мөн аавгаа яагаад хинэн ч толгой дээр нь байж чадаагүй, хинэн ч сүүлчийнх нь үгийг сонсож чадаагүй гэхэд би одоо хүрн айгүй хамсдаг. Арайчтэй л гэж боддог. Тэгээд тухайн үед мөн аав маань одоо юу бодож исэн болоо гэхээс би бүр дотор хэцүүхэн болдог. Алтан үеийн одоо том одоо тодорсон мундаг жүжигчдийн дотроос Дамчаа минь бол их богинохон орон зайд их том одоо уран бүтээлүүд дөрүүдийг бүтээсэн ийм хүн юм. Яахын аргагүй одоо бурхан заяасан аюустай юм сайхан хүн байж тээ миний найз гэж одоо эргээ бодохдоо бодогдчихлоо. Хүн тэгээд ер нь хүнийг амьд байхад нь бол би энийгээ энэ тэр гэж боддгоо юм байна л тоо. Өнгөрсөн хойно л санагдд юм байна. Ямар ч жижиг нүрийг бол голорой л уртл хийж чаддаг. Тийм л том уран бүтээлч. Тийм том мастер хүн дээ. Тийм болохоор зэрэг хийсэн бүтээсэн одоо бидний сэтгэлд бүтээсэн дүрээр амьд байж байгаа юм чинь сурах юм их л байдаг юм да. Багш бидэнд юу үлдээгээд бурхны орон руу явсан бэ гэвэл энэ Монголын ард түмэнд Монгол жүжигчин Монгол ухаанаар дүр яаж бүтээхийн, дүр яаж бүтээж болдгийг сонгодог жишээг энэ Монголын ард түмэнд Монголын жүжигчдэд, Монголын уран бүтээлчдэд үзүүлээд, харуулад, батлаад тэгээд бурхны оронд очсон хүн юм а гэж боддог байхгүй юу? Түүгээс маань захирч. Ашгүй. Дааштай сарших болж явахд ганц захирлгүй яах вэ? Бажрахнаас бас захирсан гин. Нөгөө бодогцоог ихчээ татаад байдгүй. Тийм. Тэрнтэй холбоотой байж таа. Энэ л бидний сэтгэлийг төгшүүлж байгаа юм. Наша грэди. Наша. Иди сюда. Не бойся. Она говорит, что к нам никто не проходил. Тэгээ одоо ч гэсэн мэгээ телевизлээс гарч байгаа чинь ингээл кино мөн дуу мөн гарна л да. Тэгэхэд чинь бас би ер нь тэр болгон хүлээж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр суугаа урд солилцдог ч юм уу яадаг чинь. Ялангуяа манай нэг зээ охин байдгийг одоо 5 настай тэр тэгсэн чинь нүдлэн байлуу те. Нэг киног нь үзчихэд өвөө
бурхан болцсон л гэдээсэн чинь байж амьд л байж л штэ гэд бас тэр чи бас хэцүү л үг л дээ тийм ээ. Зуурдын юм гэдэг чинь хүндэстэн маш их цохилт болд юм байлээ. Тэгэл яг ээж маань бас өргөлж цуг байсан болохоор зэрэг тэгэл угаасаа зүрх муутай. Тэгэл ааваас хойш байнгын эмнэлгээр явал 2 дугаар эмнэлгийн хүчинд 1 жил гарна л усна доо. Мэдээж хэрэг хүн яваад өгсөн. Явдаг жамаараа миний аав бол хангалттай сайхан наслсан ш. 78 гэдэг чинь маш сайхан нас. Аа маань ярьдаг гэсэн би хүний гарт ороод өвчнөд баригдаж өгөхийг хүсэхгүй байна. Яг хүсснээр нь болсон. Сайхан ирүүл байсан. Ажлаа хийжсэн. Маш их баяр хөөртэй байсан. Тэгээ үнэхээр 78 гэж сайхан нас. Тэр амьдралаас хүсэжсэн бүх юмаа бас амьдралд өгөхийг хүсэжсэн бүх юмаа гаргаж чадсан. Тийм болохоор надад бол гашуудл гэхээсээ илүүгээр би яавал яг энэ хүн шиг амьдрч чадахгүй. Дүүр. Энд чинь дүүр амьдрах хэрэгтэй шүү дээ. Дутуу биш. Тэгээ нэг тийм буддизм өдөр соёлын төвөргөнөөс багшийг сүүлчийн замд нь үзсэн тийм ээ. Тэгээ тэр үед бол миний сэтгэлд бол их тийм хүнд байсан. Тэр яагаад хүнд байсан бэ гэвэл гаргаж ирээд багшийн шарилыг нэг олон тийм цуваа зогссон байлдаа 66-гийн дөрөв чихээр тавиад нэг сайхан хөргийг нь урд нь залаад тэгээд ингээд бүх одоо цуваа хөдлөхөд бэлэн болоод яг ингээд байж яваад яг тэр цуваа ингээд ухас хийгээл бүгдээрээ зэрэг хөдөлсөн. Тэгэхэд ерөөсөө 5 бай 4 том яригчнууд тавьчихсан. Тэгээд дайчдыг айны дуу 5 бай 4 тавиал. Тэгэл 5 бай гар буруу тавиал. Одоо шинэ автомобил явсан та. Хөрөнгөний биер чинь тэнцээ төвөөрч машин явж байгаа ч гэсэн сүүлийн машин бараг дээр соёлын дөрвөөс хөдөлж чадахгүй. Хөдлөөгүй шахуу тийм олон машин явсан шүү дээ. Өөр бараг тийм цуваа бараг би урд өмнө харж байгаагүй. Тэр дуу бол мэдээж хэрэг сайхан л байсан л та. Тэгтээ маш их тийм сэтгэл эмзэглүүлдэг юм байна. Тиймэрхүү юм. Тэнд бол Монгол урлагийн сор болсон гайхамшигтай сайхан хүмүүс багшийг сүүлчийн замд гэдэг ирсэн байсан. Яг тэр одоо дуу их шиглээд тэр цуваа цаашаа одоо ингээд хөдлөх тэр агшинд бол одоо үгээр илэрхийлэх юм аргагүй. Тийм их гашуудал төрж байсан да. Их урлагийн төлөө цохилох зүрх, амьсгалах амьсгаа бүхнээ зориулж Монголын ард түмний хайр хүндэлийн эзэн нь байсан тэр эгэл бөгөөд агуу хүн кино урлагийн хоймрыг эзгүүрүүлэн үлдээгээд Монголын кино урлагт молом зангийн дүрээрэн гинтэл гарч ирсэн шиген гинтэл буцаад явчихсан юм. Гэвч энэ гайхамшигтай авьяастай хүн дэлгэцэнд мөнхсөн дөрүүдэрэн өвөрмөц содон тэрл дуу хоолойгоорон мөнхөд ард түмэнтэйгэн хамт үлдэжээ.